тухай хуулийн төслийг хэлж байна. Энэ бол анхны хэлцүүлэг л да. Тэгэхээр сая мөнгө цэцэг гишүүн тэрвш 5 гишүүн өдрийн хэлж байгаатай би бас санал нэг байна. За генетик нөөцийг тухайн ойлголтыг болуулна. Үнийг бас задлаад энэ хуулийн нэр томьёог бол өөрчилж болно. Үүнийг анхны хэлцүүлэг учраас бас эргэж ажлын хэсэг байнгаараа эргэж эцсийн хэлцүүлэг ихтэй анхаарч очрогоор байна гэдэг л. Нөгөө төр энэ дотор нь бол маш олон одоо гадаад нэр томьёо байгаамаа. Олон доогоор байна. Эдгээрийг бас аль болохоор монголчилж энэ хууль зүйн нэр томьёо бол ойлгомжтой нэг мөр ойлгох ийм л байх учиртай. Энэ үүднээс нь бас эцсийн хэлцүүлэгээр анхаарч оруулж ирээрэй гэдгийг хэлье. Ингээд ажлын хэсгээс би хоёр зүйлийг бас тодруулах гэж бодож байна. За малын генетик нөөцийн асуудал гэдэг маань сая тэрвш 5 гишүүний хэлж байгаагаар мал үржүүлэг энэ селекцтэй холбоотой асуудал байгаа. Тэгэхээр энэ бол мэдээж манай одоо уламжлалт мал аж ахуйд бол одоо толгомдож байгаа асуудал мөн л доо. За социализмын үед 90 оноос өмнө бол улсаас анхаарад одоо зохион байгуулж хийдэг байсан учраас бол нэлээд сайн хөгжсөн олон үйлдвэр омгууд бий болсон байсан. За одоо энэ асуудлыг бол сэргээхээр л одоо энэ асуудлыг шийдвэрлэхээр одоо зорьсон ийм хуулиа гэж ойлгож байгаа. За ер нь бол энэ үржүүлсэн энэ малын маань үйлдвэр омгуудын хувьд бол 3 зүйл байна уу гэж хараад байгаа юм. За уламжлалт мэдлэг гэж яриад байгаа. Энэ уламжлалт селекцээр ард түмэн малчид маань өөрсдөө одоо гаргаж ирсэн тухайн нутаг дэвсгэртэй, тэсвэртэй ийм зогтцсон ашиг шимтэй ийм мал байгаа. Энэ бол манай бэлчээрийн мал аж ахуйд бол зонхилж байгаа. За хоёр дахь нь бол энэ одоо социализмын үед 90 оноос өмнө бий болгосон улсаас бодлогыг нь гаргаад судалгааг нь хийгээд одоо шинжилгээний үндэслэлээр ингээ хэрэгжүүлсэн ийм малын үйлдвэр омгууд бас нэлээд олон бий. За мал хувьчилснаас хойш гэдэг юм уу олчт маань хувьдаа малтаа болсноос хойш бол энэ гадна дотны өндөр ашигтай одоо малыг өрөөгөөжтэй гэж үзэж за үржил селекцээр болоод одоо нэлээд үр дүнтэй бол бас ажиллаж байгаа. За ялангуяа энэ хурдан одоо модны үйлдвэр гаргахад бол энэ чиглэлээр бол одоо нэлээд сайн хөгжсөн байгаа. Энэ бол нэлээд сайн харагдаж байгаа. За ер нь малын чанар энэ үйлдвэр ухсаа муудсан малчтын хувьд бол энэ хууль бол нэлээд үр дүнтэй болно. За малаа сайн шигшсэн, сайн чанартай ашиг шимтэй юм алтаа юм хүмүүсийн хувьд бол одоо гаднаас сайн үйлдвэр аваад хэрэгжүүлж байгаа энэ хүмүүсийн хувьд бол төрийн бодлоор бол нэлээд шахах нь байна. Тэгэхээр энэ бол тодорхой асуудлууд үүсгэж болно. За энэ хуулийн төсөлд одоо энэ ажлыг зохион байгуулах процессыг хэрхэн яаж тусгасан бэ? За мал сүрэг одоо хэдийгээр үндсэн хууль зааснаар төрийн хамгаалтанд байна гэж байгаа боловч энэ хувийн өмчийн эрх нь бол энэ үндсэн эрх байхаар үндсэн хуульд байгаа. Ийм учраас энэ хоёр талын суур эрхүүдийг бас хооронд нь тэнцвэртэй байдлыг хадгалж иж энэ зүйлүүдийг бас хийх ёстой. Энэ хуулиар бол нэлээд юм төрийн бодлогоор бас тийм одоо шахах юм одоо тодорхой процессуудаас явагдах хаа гэж бодож байгаа. За хоёр дахь нэг зүйл хэрэгц зүйл бол энэ бэлчээрийн мал аж ахуйн хувьд бол энэ малын генетик нөөцийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх зохион байгуулах чиглэлээр бол манайхан нэлээд сайн туршлагатай байна. Харин эрчимцэн мал аж ахуйн хувьд бол энэ үйлдвэрийг зохион байгуулах, энэ зохиомжтой хэлтүүлэг хийх гэдэг энэ бол тодорхой ялгаатай асуудлууд байдаг. За энэ эрчимцэн мал аж ахуйг хөгжүүлэх бодлогыг бол мэдээж төрөөс бол барьж байгаа. Бид бол засгийн газрын мөрийн хөтөлбөр олон зүйлд бол хийцэн байгаа. Энэ чиглэлээр одоо судалгаа явуулсан, за нарийн мэргэжлийн энэ одоо мэргэжлүүдийг бэлтгэх чиглэлээр бол одоо энэ хуулийн төсөлд хэрхэн яаж бас зохицуултууд орсон байгаа вэ гэдгийг асууя. За 3 дугаарт нь энэ 9-7, 9-10 дахь хэсэгт бол энэ малын генетик нөөцийн зориулалтаар энэ гадагшаага энэ экспортлох асуудлыг бол тусгасан байна. За энийг нь уншаад үзэхээр бол энэ за ямар материал бүрдүүлэхийн хэнд хандах вэ гэсэн агуулгатай ийм зохицуултууд байгаа. Одоо ер нь бодит байдлаар одоо Монголын энэ төсвөртэй за сайн үйлдвэрийн генийг экспортлохын чиглэлийн ажлууд хэрхэн зохион байгуулагдаж явж байгаа. За Мөнхбат хэрэгшээ 1 минут өгч. Тэгэхээр Монгол малын генийг л одоо гадаашаа харах асуудал яригдаж штэ. Тэгэхээр энэний удам угшил энэ ашиг шимтэй энэ одоо малыг гадаад улсад экспортлох, үржүүлэх, нутагшуулах энэ асуудалтай холбоотой зохицуултууд нь одоо бүрэн дүрэн хангаж байна уу? Одоогийн бодит байдлаар ингэж гадаадад экспортлж байгаа Монгол малын одоо генийг экспортлж байгаа, үржүүлж байгаа энэ зүйлүүд байгаа юу? Ийм учраас ер нь бол цаашаа энийг гаргалаа гэж бодоход энэ бол Монгол малынхаа энэ генетик нөөц за өндөр үр ашигтай гэж одоо гадныхан төсвөртэй гэж үзээд үүнийг экспортлж авахаар, ямарчилж авахаар одоо яригдж байгаа энэ тохиолдолд бол бид бас малынхаа үн цэнийг бас өсгөх чиглэлээр бас одоо хүн сэдв аж ахуйн бас тодорхой бодлого явуулах ёстой. Ийм учраас энэ зохицуултуудаа одоо бүрэн дүрэн гэж үзэж байгаа юу гэсэн ийм хэдэн зүйлийг таасууя. За хариулъя. Байгаараа.
Тэмээд. За тэгэхээр бас мөнхөд гишүүний асуултанд хариулъя. Ерөн зүгээр яг энэ хуулийн маань бас үндсэн хоёр зорилго бол бас ерөн зүгээр манай уламжлалтын бэлчээрийн мал аж ахуйг тэр дундаа бид бүхэн маань одоо энэ бид бүгдийн маань бас энэ мал сүрэг болсон Монгол мал түүнээс гаралтай үйлдвэр омгийнхаа малыг одоо бас цэврээр нь үржүүлж хадгалж хамгаалах гэдэг юм уугуул орчинд бас хамгаалах асуудлууд бол бас наривчиж бол нэлээд тусгацсан асуудлууд байгаа. За нөгөө асуудал нь бол нөгөө талаасаа энэ цэвэр одоо бэлчээр эрчимчсэн мал аж ахуй буюу одоо энэ үйлдвэрчсэн мал аж ахуйг асуудлын хүрээнд бол бас нэлээ асуудлууд бол наривч тусгацсан. Тэгэхээр бид нар бол ерөн зүгээр Монгол малынхаа ген фондыг хамгаалах гэдэг юм уу, тэр удмын сан хамгаалах гэдэг асуудлыг бол бас манай засгийн газараас тусгай хөтөлбөр гаргаж бол хэрэгжүүлэхээр гэдэг юм уу, энэ хуулийн дээр бол наривчилж тусгаж өгч оруулж өгсөн байгаа даа. Мэргэжлийн холбоотуудын санал дүгнэлтийг бас үндэслэж эдгээр бол одоо бас энэ малынхаа удмын сан хамгаалах асуудлыг бол бас наривчилж оруулж өгсөн. Дээрээс нь одоо юу гэдгийг тухайн энэ мөхөж болзошгүйч гэдэг юм уу тийм үйлдвэр хөгжлийн одоо малыг бол бас хамгаалж авч одоо үлдэх чиглэлээр бас тодорхой ажил хийж байгаа мачин гэдэг юм уу мал бүхий этгээдэд одоо бас энэ засгийн газрын зүгээс дэмжлэг урамшуул олгохын зохицуултууд бол бас нэлээд наривчилж орж өгсөн. Малыг үржүүлэх бүс байршлыг энэ хуулиар бас тогтоож өгсөн. За гадаадаас нь оруулж ирж байгаа үржлийн малтай холбогдуулаад бид нар бас юм тодорхой яг энэ малынхаа ген фондыг хамгаалах гэдэг юм хадгалах гэдэг юм энэ үндсэн дээр бас тодорхой хуулийн зохицуултуудыг бол энэ хуулийн дээр оруулж өгсөн. За гадаад улсаас оруулж ирж байгаа тухайн тэр малыг бол бас үржлийнхэн зориултаар нь нутаг шилжүүлсэн үйлдвэр омг гэдэг юм уу тэдгээрийг бол хязгаарлагдмал хүрээнд нутагшуулан үржүүлж хамгаална гэдэг асуудыг бас оруулж өгсөн гэдгийг бас танд хэлэх байна. За энэ ер нь бол энэ бас боловсон хүчтэй холбоотой асуудлыг бас та бас өндөж асуулаа. Энэ салбарын маань хамгийн чухал асуудал байгаа даа. За ер нь яг манай мал аж ахуйн салбарт маань малын эмчнэр болоод мал зүйч нар гэдэг үндсэн хоёр мэргэжил байгаа. Малын эмчнэр маань бол харьцангуй бол бас гайгүй бүх суманд бол малын эмнэлгийн одоо мал эмнэлгийн нэгжүүд бол бүгдөө байдаг. Бараг нэг сумд бол 4-5 нэгжүүч бас байдаг. Багаар нь хуваагаад авчдаг. За мал үржил технологийн ажилттай холбогдуулаад аваад үсгэд тухайн тэр мал зүйч нар бол ховор байдагтай холбогдуулаад за ерөн сүүлийн 10 жил бид нар энэ мал зүйч гэдэг мэргэжлэр яг энэ нарийн одоо мал зүйч гэдэг нэрийн дор бол бас мал зүйч нараа бэлтгэж ирээгүй байгаа. Тэгээ энэ үндсэн дээр бол тодорхой өнөөдөр бол бас манай мал зүйч нар маань бол бас нэлээд хомсдолтой дутагдaltaй байгаа. Сум оромдогт бол ажиллах тэр залуучуудын бол итгэх оролцоо бол байхгүй байгаа. Тэгэхээр бид нар энэ үндсэн дээр тухайн тэр залуучуудыг мал зүйч мэргэжлэр сурч боловсрох за цаашид ерөн зөвхөн хөдөө оромдогтой очиж бас ажиллах гэдэг энэ үндсэн дээр бол тухайн мал зүйч нарын нийгмийн баталгааг энэ хуулийн дээр наривчиж тусдаа бүлэг болгож оруулж өгч 5-6 заалтаар бол оруулж өгсөн байгаа. За бусдаар бассан баг тий. Экспортын төлөв байдалтай холбогдуулаад бас манай яамны зүгээс өнөөдөр бас нэмэлт мэдээлэл өгч гэн зүг баг. Ерөн зүгээр энэ хуулийн дээр бас бид нар оруулж ирж байгаа асуудал бол өнөөдөр бид нар махан экспортлно гэж ярих юм бол бид нар малынхаа тэр сүргийн бүтцтэй хамааралтай энэ асуудлыг бас нэлээд хөндлөхөөс өөр аргагүй болчиход байгаа. Тэгэхээр энэ хуулийн дээр энэ зохицуултыг бид нар бас нэлээд хийж өгсөн. Өнөөдөр Монгол улс маань 61.2 сая малтай байгаад аваад үзэхэд нийтдээ нэг бог мал нь бол нэг 54 сая байгаа бах. За бод малт нь бол нэг 7 сая. Тэр дотор одоо хамгийн таваарлахгүй эдийн засгийн эргэлтэнд авах боломжтой мал маань бол өхөр сүрэг байдаг. Тэгтэл энэ маань бол 4 сая байдаг. Тэгтэл өхөр сүрэг дотроо бид нар бас малынхаа зохистой тэр сүргийн бүтцийг бас нэлээд авч үзэх шаардлагатай байгаа. Хэрэв өнөөдөр бид нар гадаадад экспортод махаа гаргана гэх юм бол одоо юу гэдэг өхөр сүргийнхаа буюу бод малынхаа энэ тоо хэмжээг нэлээд нэмэгдүүлэх. За энэ мал сүрэг дотор эзлэх хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Тухайн тэр одоо юу гэдэг өхөр сүрэг дотроо өшөө хээлтүүлэгч малынхаа бас зохистой харьцааг бий болгож байнгын эдийн засгийн За